Өнөөдөр одоо Өмнө Говь аймгийн 76 дугаар хотод болоод энэ цөлжилтийн эсрэг газрын доройдод COP17-гийн хурлын өмнөх хүрээнд болоод хийгдэж байна. За энэ онцлог нь юу байна вэ гэхээр гадны орны судлаачид мөн Монгол улсын засгийн газраас цөлжилттэй холбоотой газрын доройтой барьж байгаа бодлого шийдвэрүүд за хөрс зэрэгэлдээ улс буюу Бүгд найрамдах Хятад орд улсын бас эрдэмтэн судлаачид за мөн Австрали улсын эрдэмтэн судлаачид болоод за төлөөлөлүүд болоод судлаачид болоод өнөөдрийн эрдэм шингээний хуралд бол оролцож байна. За эрдэм шингээний гол хуралд оролцох талуудын гол барьж байгаа зүйл бол хоорондын уялдаа холбоогоо сайжруулах, мөн туршлагаа солилцох, туршлага дээр үндэслэж энэ газрын доройд цөлжилтийн хүрээнд хариу арга хэмжээг авах асуудлуудын хүрээнд илтгэлүүд ингээд тавигдж байна. За үндсэн илтгэлийг бол одоогийн байдлаар ингээд өндөрлүүлж байна. Тэгээд энэ хурлын хүрээнд бол илтгэгчдийн гарсан шийдвэрүүдийг илтгэгчдээс гарсан илтгэлүүдийг бол цаашид бид нар энэ COP17-гийн ажлын хүрээнд бол үйл ажиллагаанд нь бол бас оролцоод өндөр хуралтай COP17-гийн хурлын хүрээнд бас хэрэгжүүлэх ажлуудын бол суур болж байгаамаа. Ийм онцлогтой өнөөдөр энэ хурлын эрдэм шингээний хурал болж байна. За ингээ хурлаас гарч байгаа эрдэмтдийн санаачлалуудыг одоо бид нар болоод энэ Өмнө Говь аймаг одоо Монгол улсын цөлжилтийн хүрээнд хэрэгжүүлэх тийм бодлогын хэмжээнд хэрэгжүүлэхэд бол энэ илтгэлүүдээс санаачлалуудыг авч болоод бид цаашд бол хэрэгжүүлэн ажиллана. За мөн донор орнуудын байгууллага төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоотойгоор нэгдэж одоо энэ цөлжилтийг бууруулах асуудлуудын хүрээнд бид нар том бодлогын бичиг баримтууд дээр бол тулгуурлах энэ дүн нөлөөлнө гэдгийг бол бодож байна.